Нийслэл Улаанбаатар хотод хүн амын тэнхэлсэн нийт газар нутгийн ердөө тэг 3% нь орчин сууж олон хүндрэл бэрхшээлт асуудлуудыг үүсгэдэг. Хотыг хөгжүүлэх гарц шийдэл нь хот тэлж хөгжих хуулбар. Дагуул хот хаяа хот гэгдэх майдрыг шашин соёл урлагаар зуумуудыг биеийн тэмрэл спортоор Ариус Ситиг инновац технологиор голчлон хөгжүүлж хотын дүүргүүд болгох юм. Ирээдүйн Улаанбаатар хот богд хангуулын зөвхөн хойнын төвлөрөх бус. Дэлхийд анхдагч дархан цааз туулан туурж суурьсан өөрийн онцлогтой өвөрмөц дүүргүүдээс бүрддэг. Түүнчлэн хотын тэг дундуур аялдаг одоогийн төмөр зам дээр нэмж налайхын 4-р зөвлөгөөс майдэр, зуумуд, Ариус Сити, Улзит, буян туха, яармаг зэрэг шинэ суурьшлын бус юм. Хүн ихэр төвлөрсөн газруудаар чиглүүлэн 60 км орчим шинэ төмөр замыг барьж гол замтайгаа холбоо. Үүнийг бид цахилгаанжуулан тоногжуулснаар богд хангуулан тойрдог тойрог хэлбэрийн ил метротой болох юм. Манай улсын хувьд төмөр замын өргөн царигтай учраас хойд хөршөөсөн метро худалдан авна. Москвагийн метро нийтийн тээврийн дэлхийд өндөр хөгжсөн шилдэг хотуудын тонд багтдаг. Бид метрог авалтан ил метроны давуу талыг ашиглаж гадна байгаль орчинд бүрэн харагдах үедээ цэлбэр том цонхтой аялал жуулчлалд буфет үйлчилгээгээр тогтжуулсан гээд холимог төрлөөр захиалж үйлдвэрлэх боломжтой. Үүгээр зогсохгүй метроны шугам дагуу улам бүтээн байгуулалтыг төлөвлөснээр зарим нэг үйлдвэрлэвэл 5-р дулааны цахилгаан станц. Энэ нь төвийн бусын шин дүүргүүдийг улсад дулаан хангамжуулаад цахилгаан эрчим хүчээр хангах юм. Сүүлчийн нүүдэлчин гэгдэх Монгол үндэсний уламжлалыг түгээх зорилготой Монгол наадам цогцлбор барих юм. Цаашид Олимпийн төв дэлхийн тэмцээн уралдаануудад зохион байгуулах эрхийг авах үүднээс ганц том битүү дээвэртэд цэнгэлдэх хүрээлэн барих шаардлагатай. Хүслийн орн буюу Вишелланд хүүхэд залуучуудын цогц соёл амар аялал зугаалга тоглоомын төвийг барихаар тусгасан. Эдгээр бизнесэд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорж байгаа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлого зохицуулалтаар дэмжих юм. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд баг хангаа өртөөгөөс мандал өртөө хүрэх 170 км богд хам төмөр зам төслийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Далайд гарч буй манай улсын хувьд гол тээвэр болох төмөр замын нийт хүчин чадал маань даруй 30%-аар нэмэгдэх өндөр үр ашигтай төсөл. Эдийн засгаа хурдцтай тэлж цомруулах байгаль орчиндөө ээлтэй гидравликийн инженерчлэлээр илэрхийлсэн экосистемт шийдэл бүхий нийслэл хотыг хөгжүүлэх нийслэл шийдэл.